Монголчууд бид эх 5 жилд гол нийт төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Гурван сая 500 хүнийхээ эрүүл хүнсээр хангахаас гадна бид нар экспортлох бүрэн боломж байна. Энэ гурван зэдэг энэ тарилж бүгд авсан. Гэтэ авсан мөнгө юунд зарцсан техник технологи үнцүүрнүүдээ зарцуулснаар 20 жилийн дотор өсөлт бол 20% усын хэмжээнд өссөн шүү дээ тарилын дараа. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Хүнсний хангамж аюулгүй байдлын улсын хөдөлгөөн өрнүүлж байгаа нь бол маш их чухал юм байна. Маш зүйтэй санаа цаг үе явуулсан. Одоо энэ бол ажил хэрэг болох. Ялангуяа дунд шатны байгууллагууд их анхаарал. Бид нар маш дэмжиж байна.
ерөнхийлөгчийн дэвшүүлж байгаа хүнсний хувьсгалыг бол үйлдвэрлэгч бид нарт маш сайн дэмжиж байна. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хүнсний хувьсгалд нэгдэцгээе. Хөлсний хувьсгалд нэгдэцгээе. Цаг үеийн олсон ажил гэж бодож байна. Төвлөрөө оруулж байгаадаа баяртай байна. Энэ үйл явц цаашдаа өөр өгөөж байгаа итгэлтэй байна. Энэхүү санаачсан ажил маань бол одоо мах мөхмөдийг төлөвлөж байгаа юм хүмүүст маш даваа талтай. Бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нэр тэлтэй байгаа. Ерөнхийлөгчийн санаачсан одоо хүнсний хувьсгал гэдэг арга хэмжээ бол Монгол улсад бол маш их ач холбогдолтой. Хүнсний хувьсгал бол үнэхээр Монгол маш одоо хэрэгтэй байгаа зүйл мөнөөс мөн байгаамаа.
тэгэхээр бас их гайхаж бас нэг талаараа баярлаж хүлээж авлаа. Тэгээд төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгаа үнэхээр нэг илэрл юм байна гэж харж байна.